Өнөөдөр улсын хэмжээнд Өмнө говь, Дунд говь, Дорно говь, Төв зэрэг 4 аймгийн 8 суманд малын гоц халдварт шүлхийн өвчний 20 цэрийн дэглэм тогтоож 2000 гаруй толгой малыг устгалд оруулж 100 гаруй мянган толгой малыг вакцинжуулаад байгаа гэх мэдээлэл байна. За гэвч одоогоор улсын хэмжээнд вакцины нөөц бүр нь дууссан Өмнө говь, Дунд говь аймагуудын малыг вакцинжуулж чадаагүй хүлээлттэй байна. За энэ бүтэнсээ өдрөө 25-ны өдөр Орос улбаны улсаас эхний ээлжинд 500 мянган тонн вакцин орж ирнэ. Ингээд үргэлжлээд вакцинууд авахар график гаргаад хугацаанд ажиллаж байгаа. За хэдийгээр 25 дээрх вакцинаар өндөр эрсдэлтэй бүсүүдийн малыг вакцинжуулах боловч оторнуудаас шалтгаалan шүлхийн хамар хүрээ өргөжих эрсдэл их байгаа. Тодорхойлбол өнгөрсөн онд улсын хэмжээнд 8 аймгийн 30 гаруй суманд малын гоц халдварт шүлхийн өвчний голомттой байсан. Улмаар зун намар нь нийт нутгийн 60% малын бэлчээрийн гарц муу байснаас болж энэ өвөл 9.8 сая толгой мал аймагуудаар дамжин отроор өвлөж байгаа нь шүлхийн өвчний тархац буурахгүй байх нэг шалтгаан болж байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл шүлхийн өвчний голомттой бүс нутгаас өөр аймагуд руу отроор очих үед малын гоц халдварт шүлхийн өвчний голомт цааш тэлж тэр чинээгээр вакцинжуулах шаардлагатай малын тодолгоож нэмэгддэг гэсэн үг юм а. Тэр одоо үедэх өвс авахгүй. За үйлчлэлтийн бэлтгэлээс хангаж чадаагүй ч гэдэг юм ийм малчд. Одоо хилсээр байхад сануусаар байхад голомтын бүсээр дайрах, тэ 20 цэрэн дэглэмийг одоо халтагдуулахын асуудлууд бол гарсаар байна. Энэс болоод өөрийнх нь мал өвчлөх тийм ээ ийм асуудлууд бол нэлээх гарч ирж байна. За сүүлийн үед бол яг бид нар эрсдлийг тооцоод Дорно говь, Дунд говь аймгийн одоо Дорно говь аймагтай хилдэг газрууд мөн одоо Говьсүмбэр Төв аймаг гэх мэтлэнгийн зарим сумдыг тарьсан боловч яг одоо үндсэн өөрийнх нь мал өвчлөхгүйгээр гаднаас хотролж орж ирсэн мал их өвчлж байна. За дээрээс нь зэрлэг амтны хөдөлгөөн бас энэ дээр нэлээд нөлөөлж байна. За тиймээс улсын хэмжээний вакцинжуулалтаас гадна малчид өөрсдөө шүлхийн хамар хүрээгт хэлэхгүй байж дур мэдэн отор нүдэл хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байна.